Жаалам Дамбижагийн ивэлд огтсон Тэмээний улгаач Архтын дархай. Одоогоос 100 жилийн дэртэ Засагдхан аймгийн Баядын хошуу буюу Өнөөгийн Увс аймгийн Хяргас сумын нутагт Архтын дархай хэмээх шилийн сайнэр эд мандан бадарч байсан байна. Түүний тухай Увс нутгийн уугуул Нямцүрэн бүрэн төгс нарын ярьсныг сэрүүлье. Архтын дархай нь 1910-ад оны үед холоороос адуу хөөсөн хэрэгээр ховд дахь Манжин амбаны заргачийн яаманд байс хийгээд байцаагддаг. Заримдаа улаастан шоронд хоригддог байж. Нэг удаа бүр Манжин харгас 9 эрүүг ажирлгууд аваад гарч байсан гэдэг. Мөн тэрээр 20 дугаар зууны их үед Монголын баруун хязгаарт хоёр тэмээтэй бадарчин хэмээн Монголын түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн Жаалам Дамбижаатай ихээхэн дотн харилцаатай байсан бөгөөд тухайн үед Дамбижаа өөрийгөө Манжин эсрэг цогтой тэмцэгч амар санаагийн ач хүү гэж баруун монголчуудад итгүүлээд ойртын хаант улс байгуулна гэж нэг хэсэг божигнуулсан байдаг. Дамбижаа Монголд орж ирэхээс өмнө Өвөр Монгол төвд Оросын нутгаар олон жил хэрэн хэсэгтээ бараг л шилийн аятай амьд өрсөн тэмцэлтэж явсан болохоор өөрийнхөө үеийн засаг цааны шилийн эрчүүдийг ихэд хүндэлж дээдлэн өөрийнхөө ивэлд багтаадаг байж. Түүний хүндлэлийг хүртэж ивэлд нь багтаж явсан хүний нэг нь Архтын дархай ажээ. Дамбижаагийн тушаалаар нутаг орноос дуудагдаж ирдэг байсан жирийн иргэд бол түүний цэргүүд, харин цөөн тооны шилийн эрчүүд бол ховор чухаг баатрууд болоод явчих жишээтэй. Дамбижаа хамгийн ээдрээтэй чухал үүрэл хэргийг шилийн эрчүүдэд даалгадаг байсан бөгөөд Архтын дархайч түүний онц чухал даалгаврыг нэр төртөө биелүүлж байсан удаатай. Мөн Засагт хааны Дайлын намжил хэмээх шилийн ир Дамбижаатай нэлээд дотн харьцаатай байсан гэдэг. Нэг удаа Дайлын намжил Тамгийн газрын давхруудад баригдаж Баатар бангийн хошууны нутагт орших нуур могоон шоронд хоригдоход түүний хүргэн ах Даншигын шонхор мундаг давчин түүнийг эргэж очжээ. Тэгтэл Даалын намжил ах та ажил төрлөө залгардуулаад юунд наашаа ирэв? Надад санаа зовох хэрэггүй. Одоохон энэ айлуудаас айраг цэгээ олж уугаад эртхэн боц. Дүүд нь энэ нуур могоон шорон юухан байх вэ? Дорн зөм зөхиод гараад явчихна гэж хэлээд хэнгэнтэл эсгэрээд шорондоо буцаад орсон байна. Нэрэж 2 хоногийн дараа хасагт хайрхны 10 үр даяар Дайлын намжил нуур могоон шоронгийн хаалгыг цөм цохиод гараад явчихж гинэ гэх зэргээр шуугилдсан гэдэг. Нэг удаа баруун хязгаараас Жаалам Дамбижаатсан өөрийн бие төлөвлөгчөөр дамжуулан түүнийг дуудаж уулзаад хасгийн цоохоор гэж алдарсан зартаа урдан хүлгийг надад хулгайлан авчирч өгнө гэж хүссэн байна. Дайлын намжил энэхүү үүргийг биелүүлэхийн тулд аргагүй шилийн ирийнхээ зангаргийг харуулж буутай хасгуудад 3-4 хоног хөөгдсөн байж хасгийн цоохор хэмээх алдартай хүлгийг Дамбижаагийн гарт татгуулж байсан гэдэг. Тэрхүү хасгийн цоохрыг Дамбижаа ховдын байлдаанд унаж Хатанбаатар, Манлайбаатар нарын хамт ховд хотыг манжуудаас чөлөөлж байсан түүхтэй аж. Үүнлүгэ Архтын дархайч бас төвд Шинжаан уугур руу 2-3 удаа явж Дамбижаагийн онц чухал даалгаврыг биелүүлж байсан гэдэг. Харин 1921 онд ардын хувьсгал ялан мандаж улмаар Монголын баруун хязгаарт өөрийнхөө ноёрхлыг хэдийнэ тогтоогоод байсан Дамбижааг ардын намынхан устгаж өгөх хийснээр түүнтэй дотн харилцаатай байсан шилийн эрчүүд тус тусынхаа замыг хөөн одсон байна. Архтын дархай нэг онцлог чанар гэвэл Дамбижааг эцэс болсны дараа хол оройс адуу хөөхөө болж харин Дамбижааг дуурайж байна уу гэлтэй байнга хоёр тэмээтэй бадарчилж явдаг болжээ. Гэвч үнэн хэрэгтээ бадарчлах биш ерөөсөө л нөгөө шилийн ирийнхээ аран шинг тавилгүй өвөр Монгол болон говийн нутгаас тэмээ хулгайлдаг байсан байгаа юм. Тэмээ хулгайлахад хурц түргэн морд хэрэггүй ердөө л Дамбижаа шиг хоёр тэмээ хөлөглөөд явж байхад л өнөөгийн хэллэгээр бол бүх юм окей болчихдог байж л дээ. Тэгээд ч тухайн үед тэмээний хулгайг илрүүлнэ гэдэг тийм ч амар ажил биш байж. Хон юм уу өхөр адууны хулгай хэргийг илрүүлэхэд ажиллагаа багтаа байдаг бол тэмээний хулгай хэргийг илрүүлэх нь ихээхэн яривхтай байдаг аж. Учир нь тэмээний хулгай их хвчлэн дүн өвлийн тачгансан хүйтнээр үлдэгддэг болохоор хойноос нь эрэл сурал болоод явхад хэцүү мөн хавар болж сас ханзраад ирмэгц тэмээний үснээс хагдран унаж өнгө зүс нь хувирдаг. Үс нь биенээсээ хөндөрөөд эхлэхээр тэмээ богино хугацаанд маш амархан турдаг байна. Тэмээ ингэж турсан үед бүхэн янз бүрээр унаж урд байснаасаа танигдахын аргагүй өөрчлөгддөг аж. Тэмээний хулгайг илрүүлэхэд бас нэгэн бэрхшээлтэй зүйл гардаг нь худалдсан тэмээнүүдийг борлуулж зарсан юм уу сальсан хүнээ тэмээнийхээ өнгөцсийг нэг өөрөөр хэлэхэд худалдаж авсан этгээд нь бас нэг өөрөөр мэдүүлдэг байж.
Ухаанда Зүүн аймгийнхан Ердийн Тэмээний цэсийг хүрэн атгаж байхад Баруун аймгийнхан хар атгах жишээтэй. Шилийн эр архтын дархаа энэхүү онцлогийг маш сайн мэддэг байсан болохоор ихэвчлэн өвлийн цагаар тэмээ улгаалдаг байж үүндээ жигтэйхэн дуртай. Бараг л үндсэн ажил нь болчихсон байсан бөгөөд говийн нутгаас 20 тэмээ хөөж ирээд нутгийнхаа ардуудын эдшинд өгчгөөд л өөрөө 2 тэмээтэй бадарчин гэж хэлүүлэх жишээтэй. Иймэрхүү байдлаар архтын дархаа 1920-с 1950 он хүртэл 30 жилийн турш хэнд ч халбалгүйгээр тэмээ хөөсөн байгаа юм. Уг нь шилийн эрчүүд адуу хөөдөг билээ. Харин мань хүн тэмээ өгдөг байснараа онцлогтой. 1950-аад оны үед тэрбээр 80 орчим настай байсан бөгөөд ийм өндөр настай хэрнээ дүн өвлөөр хаа олын говь нутгаас тэмээ өгöd байгааг гадарлсан нутгийнхан нь манай дархаач аргагүй сайн ир юм аа. 20-30 настангууд нь хойшоо урагшаа явхаасаа залхуураад 40-50 настангууд нь дөмөгхөн эрийн шиир захаасаа өнгөрөөд 60-70 настангууд нь жалга давнаасаа өндийж чадахгүй өмхөрөөд байхад харин 80 настай архтын дархаал ясны сайн ир гэдгээ харуулах юм. Ийм бие сайтай бэлчээр томтой хүн манай нутагт дахиж хизээж төрөхгүй байхаа гэж хуучилдаг байжээ. Нутгийн хүмүүс архтын дархаагаас та өвлийн тэсгэм хөөтөнд хаа хол газар тэмээ унаад л хоноо түнчүүдээр шогшоод байх юм. Даарч хөрдөггүй юм уу гэж асуухад ах нь жаалам дамбижаагийн буйнаар daardаггүй юм аа. 20-од оны 2 тэмээтэй Бадарчингийн арга барил тун нарийн шүү гэдэг байж. Ижил мөрний хөвөөнд ихийн хөвлийгээ сунсан Дамбижа, эрийн зайд хөрмөгцөө Орос, Монгол, Хятадын нутгийг хөндлөн гулд хэсч хэрэн бадарчилж явхдаа байнга 2 тэмээ хөтөлж явдаг байсан нь цаанаа бас учиртай байжээ. Тэрбээр өвлийн тэсгэм хөөтөнд болон салхи шуурхтай зэврэн шүн 2 тэмээгээ зөрүүлж хэвтүүлээд нэгнийхэн зогдорт хөлөө хийж нөгөөгийнхэн зогдорт толгоогоо шургуулад хачин сайхан дулаахан хондог байж л дээ. Дамбижатай дотн харилцаатай байсан архтын дархаа чухам энэхүү нууцыг нь мэдээд авчихаж тэгээд л ардын хувьсгал ялан мандсны дараа өөрийгөө бусдад шилийн улгаач гэдгийг мэдэгдүүлэхгүй тулд хурц төргөн мордоос татгалзаж 2 тэмээтэй Бадарчингийн дүр тувраад хол оройс 20-30 жил тэмээ хөөсөн байгаа юм. Алтай хязгаарын их гүзэт ширэндэв. Хөхс эрхийн нурууны нэгэн салбар уулсын эгц завчим хадан хясаан дунд бүрэн мөсөн төгжигдөж хаагдсан нэгэн агуу байдаг тухай 50-60-аад оны Алтай нутгийн хөгшчүүд ярьдаг байж. Энэхүү агуу нэг сонинд хөхтэй бөгөөд эрт цагт саж бандад намхай жамцсан шав гунгаа балсан жамц хэмээх өвгөн даянчлам сууж байсан. Хожим харин Алтай нутгийн их гүзэт ширэндэв. Ноцдог дэгээ таашир тарлан бох нарын шилийн эрчүүд үе дамжин оргинож байсан гэдэг. Тунгалаг тамир кинон дээр ихтгэлт баян засагт хааны хөх орчууд хэцүү ноцдог дэгээ таашир тарлан бох нарын айхтар эрчүүд байдаг юм гэж өгүүлдэг. Кинонд нэрэн дурддагддаг энэ хоёр сайн ир 20-од оны үед Алтай нутагт нэг хэсэг нэрд гарчээ. Харин их гүзэт ширэндэв нь 40-од оны үед дээрх агууд толгоо оргодож байгаад тэндээ нас барсан юмсанж. Одоогоос 60 жилийн тэртээ нэрд зохиолж Лодо Дамбагсан Алтай драмана бичиж байхдаа энэхүү агуун тухай нутгийн өгчдөөс сонсоод алдарч шилийн сайн ир ганган төгсийн нуугдан бүгж байсан хадан гэрүүдийн нэг биш үз хэмээн очиж үзэхээр товлож байсан ч амжаагүй гэдэг юм. Хэрвээ бичгийн их хүмүүн Лодо Дамба домог болсон тэрхүү агууд амжиж очоод үтсэн бол эртний гэгэн хотогт ламнар байгалийн донжийг олж нээсэн ариун дагшин нэгэн газрын талаар яруухан хуудас Монголын утга зохиолын түүхэнд шаширлан үлдэх байсан бидсэ. Тэрхүү агууг 1950-аад оны үед Алтайн ууланд геолог экспедицийн ажиллаар явж байсан Оросын мэрэгчлэтнүүд анх нээн олж удалгүй Гов Алтай аймгийн дотоод яамны үзэл сурталд хариуцсан төлөөлөгчид хэд хэд удаа шалгаж үзээд сүүлдээ хүн ардын сэтгэл санаанд буруу босромог үзэл суулгаж мэдэх муул нөлөөтэй газар байна гэд уурхаан тэслэгчээр дэлбэлэн хэдэн 10 тонн жинтэй том болж луугаар дарж үүдийг нь нэг мөсөн түгдсэн байна. Буруу босромог үзэл гэдгийн учир нь эрт цагт даянч ламнар сууж байсан мөн уг агууд Алтай нутагт нэг үе мандан бадарч явсан шилийн ир их гүзэт ширэндэвийн арга яс үлдэж хоцорсон зэрэг уг яриа их байсантай холбоотой болов. Энэхүү их гүзэт гэгч нь бас хөөрхөн домог түүхтэй юмсанч тэрбээр 1910-ад оны үед Монголын баруун хязгаарт амьдарч байхдаа бүтэн хоньны махыг нэг суурин дээр идчихдгээрээ нутаг орондоо алдаршиж их гүзэт гэдэг хочтой болжээ. Тэгтэл нэг өдөр Улаастай дахь Дайшин хөвгийн салбар бүсийн нэг залтай луухан их гүзэтийг дуудаж уулзаад
За чи бүтэн хоньны махыг нэг суурин дээр итчихдэг юм биз дээ. Хоёулаа мөрий тавина. Сарын дараа чи ходоод гидсээ сайн сойж байгаад манад хүрээдэр. Би чамд мундаг том ир хонь гаргаж өгье. Хэрвээ тэр хоньны махыг идчихвэл би чамд бүх хөрөнгөө өгнө. Яагаад гэвэл надад хөрөнгөө өвлүүлэх үр хөөхд гэж байх биш. Чиний л гүзэнэ чадал мэдэх хэрэг. Харин чи бүтэн хоньны мах идэж чадахгүй бол бүх хөрөнгөө надад өг. Тохиролцоо хэмээжээ. Их гүзэт түүний саналыг уухан тас зөвшөөрөөд "Луухан чи мундаг том эр хонь гэв. Надад хонь л бол хонь. Том жижиг нь хамаа байхгүй. Бяруу шиг том хонь байсан ч би идэж орхино. Сарын дараа би танад өөрийнхөө 20 адуу 2 тугалтай үнэ 30-аад хоноо туугаад ирье. Аз чин тааруул Луухан чи эднийг аваад үлдэнэ үз. Харин миний аз тааруул би танад малтай юутай тэгээ эзэн суун. Тэгээд эхнэр авна. Сарын дараа ерөөсөө би хамаг мал хуугаа туугаад гэрээ нүлгээд ирье" гэсэн байна. Тэр үед их гүзэт 20 гаруйхан настай эхнэр аваагүй. Эцгийнхээ үлдээсэн хідэн малыг атгуулж амьдардаг байж л дээ. Нэрэж сарын дараа их гүзэт хамаг мал хуугаа туугаад гэрээ ачаалаад иржээ. Хажуудаа бас гэрч болох хүмүүсээ ч дагуулсан байж. Луухан ч мөн гэрч болох хідэн хятадыг гэртээ цуглуулсан байж. Лууханы хамаг хөрөнгөнд эзэн суухын тулд 3 хоногийн турш хилэн дээрээ юу ч тавиагүй их гүзэт дөнгөж ирүүтэл "Заалуу хурдал тэр хоноо бошуухан төхөөрөдөх. Өлсөж өглөөгээд л шавдуулж гарчээ." Луухан ч түүний нүдэн дээр мундаг том эр хонь төхөөрүүлээд чанж гарсан байна. Төдөлгүй их гүзэт модон дэвшин дээр битүү өрсөн хоньны махнаас гүзээлж гарчээ. Гэвч тэр ердөө хоньны нэг гуй, нэг хааг богдос чөмөгтэй нэдээд л нам зогсчихож идэх гэж хичнээн амруугаач гисэн ч хоолоороо нь орж өгсөнгүй. Өмнө нь нас бий гүйдсэн эр хоньны махыг осолтвол ясыг нь үлдээгээд цөлмөж орхисдог байсан их гүзэт энэ удаад ёстой шалдаа буухан тэр. Түүнийг дагалдаж ирсэн хүмүүс "Алив хөөе, чи чинь бүтэн хоньны махыг торлохгүйгээр залгиж орхидог үсттэй. Одоо тэгээд идэхгүй юугаа хүлээгээд байна" гэж шавдуулаач нэмэр олсонгүй. Ингээд тэр тууж ирсэн хамаг малаа мөрий тавьсан мөнөөх Лууханд үлдээгээд "Би өөрийгөө бүтэн хоньны мах иддэг сайн эр гэж боддог байлаа. Гэвч би жинхэнэ сайн эр биш байж. Энэ цагаас хойш би энгийн хүний амьдралаар явхаа боллоо. Шилийн эр болж хадан агууд амьдрнаа" гэд мориндоо ташуур өгөөд алга болсон гэдэг. Ингэж тэр шилийн нэрийн замд шуударсан бөгөөд чухам энэ үедээ л ноцдог дэгээ тайшир тарлан бох нарын ахмад шилийн эрчүүдтэй дөрөө нийлсэн бололтой. Түүнийг яагаад чухам бүтэн хоньны мах идэж чадаагүй талаар хамт явсан хүмүүс нь олон хоног толгоогоо гашлахсан гэдэг. Ихэнтэй тэд мөнөөх Лууханыг хараалж атга хийсэн болов уу гэж харддаг байж. Гэвч сүүлдээ бүх юмны учир тайлагджээ. Луухан их гүзээтэд идүүлэхээр бэлтгэсэн хониндоо бүтэн сарын турш элсэн чихэртэй ус уулгасан байгаа юм. Нэг ёсондоо элсэн чихрийн найрлага хоньны маханд шингэж. Гэхдээ амтан чихэрлэг биш. Тийм болохоор их гүзэт үүнийг нь мэдсэнгүй. Хэрвээ хоньны махнаас чихэр амтагдаж байсан бол их гүзэт уурлан босч ирээд "Луухан чи намайг залдахын тулд булхаа хэргэлсэн байна. Энд чинь хаашаа янзын хонь вэ" гэд өөрийнхөө тууж ирсэн хониноос нэгийг хагалж идэх байсан биз. Бүтэн сарын турш сахартай усуусан хоньны махыг хүн идэж чаддгүй гэдгийг залт Луухан эртнээс мэддэг байснаар Алтай нутгийн нэгэн сайн эрийн хамаг малхуйг өөрийн болгосон түүхтэй аж. Харин хамаг малаа алдсан их гүзэт ширэн дэвт шилийн эрийн маягаар явхаас өөр арга байсангүй. Тэрбээр 1940-од он хүртэл хол ойроос адуу хөөх маягаар хөхс эрхийн нууцлаг агууд бүгж байгаад тэндээ нас барсан гэдэг. Түүхэн сурвалжаас авч үзвэл хөхс эрхийн нуруунд дахь тэрхүү болгодож дарагдсан агуу нь Цорсын Баатар хундааж буюу Галдан бошигтын эцэг 4 ойрдыг захиран халахтай 44 төмний эвийн цааз бичиг хэмээх хэвлэлийн гэрээ байгуулж байх үед баруун Монголд амьдарч байсан Гунгаа Балсан Жамц хэмээн өвгөн Даянч ламын гэгээр л төрсэн агуунуудын нэг байж болох магадaltaй юмсан ч. Окторгуун далай хэмээн төвд хөхнөөр халах ойрдод алдарсан саж бандид намхай жамцын шав хэмээн яригддаг Гунгаа ламын тухай олон янзын домог яриа байдаг юм. Тэрбээр халахад өндөр гэгэнийг тодорхойлсон өмнө төвдөд 5 номын эрдэм дүүргэн гавж хэмээх эрхэм цолыг өртсөн ч амдоо татсан шавлан суухаас татгалзаж Алтайн улсын өөртөх өөрийн төрсөн нутгийг зорин зүтгэсэн гэдэг. Гунгаа ламтан Монголын баруун хязгаарт ирэх үед халах ойрдын хооронд 100-аад жил үргэлжилж ахан дүүс нэгнийхээ яс цусыг орсгож хэмлэлдсэн өс хонцон авахтай арайхийн завсарлаж Цорсын Баатар хундааж халахын хаад ноёдтой хэлэлцэн эвлэрэл үүсгэж энх амгалан цагийг тогтоогоод байсан ажээ.
Тиймээс гунгаал амтан эхлээд саж бандит багшийнхаа зохиосон тод үсгээр Бурхны сургаалын мөн чанарыг яруу тодог өгүүлсэн ном судар зохиогоор сэтгэл шулуутгын цацуу Алтай өөрт одоогоор Говь Алтай аймгийн Дарив сумын нутагт их 100 хэмээх номын ариун дагшин өргөө басгахоор хичээж байсан гэдэг. Гэвч тухайн цаг үед боддын шашин төдийл хүчтэй дэлгэрээгүй мөн хаад ноёдын зүгээс олигтой дэмжлэг авч чадаагүй байсан учраас Бурхны номын эрдмийг биеэр үлгэрлэн үзүүлж олонний санаа сэтгэлийг эрвээхээс орох зулын гэрэл мэт татгаар шидэж Алтай ууланд Даяаны 5 агуу бүтээж 108 нас хүртлээр бясалгал зангидаад эцэст нь Бодисатвагийн зэндаанд хүрч ертөнцийг огоорон орхисон гих домог байдаггүй лээ.